28-ны өдрөөс Монголын үндэсний олон нийтийн телевизээр өдөр бүр цацагтаж эхлэх амьдралд тавтай морил телевизийн 80 ангит киноны хэдлийн баг бол эхэлж байна. За манай кино маань бол орчин үеийн залуусын амьдралын хэм маягийг харуулсан. За тийм уран бүтээл байгаа. За 5 найзын тухай 5 манай кино 16 нийтдээ 80 ангит үзсэн. Өдөр савхны бүтээл хүрхнэ. Кино маань бол хит хитэн зүйлийг бодлого болгон нийгмийн хариуцлага болгон ажиллаж байна. За энд нь болохоор бид нэр орчин үеийн залуус хөр дөөрөл болох хэм маяг, үг хэллэг, бус суртахуун, зан суртахууны сурталчилгааг бол кинонд бодлого болгон харуулах болно. За тэгээд ерөнхий найруулагчаар манай Айлтайхан ажиллаж байгаа. За сайн байна. Тав бүдийн өдрийн мэндийг хүргэе. Манай амьдрал тавтай морил 80 ангит кино Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр цацагдах бэлэн болоод бэлэн болчиход байж байна. Манай киноны онцлог гэвэл залуучуудын хайр дурлал, үерхэл нөхөрлөл, үерхэл нөхөрлөлийн тухай хэлэх кино нийтийн олон ангит кино юм байна. Тэгээд голтур драмын эрдний театрын жүжигчид Ирхэн Баяр, жүжигчин Манлаа, жүжигчин Мөн Хэрдэн, жүжигчин Ууган Баяр, жүжигчин Дөлгөөн гэдэг 5 хүний бүрэлдэхүүн хүнтэй ажиллаж байна. Зохиолчор Нараа гэж залуу зохиолч ажиллаж байна. Нэгдүгээр хүмүүст киноны нэр бас хэлсэн санагдаж байгаа. Амьдрал тавтай морил гэдэг. За энэ дээр бол бид нар ийм зүйлийг кинонд хэдийгээр санаа гаргасан. Энэ юу гэх юм зэрэг амьдрал гэж яг юу юм бэ? Хүн болгон сайн сайхан амьдрахыг хүсдэг. Тэгээ энэ нь болохоор зэрэг заавал хүн болгонтой мөнгөтэй баян болгох сайхан амьдрал гэж үздэг те. Тэгэл бид нар болохтой болохоор зэрэг хүн өөрөө өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд тэрэндээ яг эзэн байж чадах юм бол энэ бол сайхан амьдрал юм аа. Заавал үнэтэй хаус амьдраа, заавал үнэтэй машин унснараа сайхан амьдрах бай. Тэрэндээ эзэн байж чадах юм бол хүн болгон өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд дортой зүйлийг хийгээл амьдрчихвэл энэ нь амьдрал юм аа. За энэ дээр бол бид нар 5 гол дүртэй 5 гол дүр маань болохоор зэрэг кино гэхэд хүмүүс мэднэ 5 өөр байр суурь байгаа. Нэг нь урлагийн, нэг нь спортын, нэг нь бизнес хийхгээ яваад байдаг тийм. Гэсэн юм 5 төрлийн юм байна. Энэгээр бас энэ зүйлийг харуулъя гэж бодсон юм аа. Хүн болгон өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд тэрэндээ эзэн байж чадах юм бол нийгэм өөрөө хөгжинэ. Энэ нь өөрөө улс нийгэмдээ оруулж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт юм аа гэсэн санааг кино харуулъя гэж зорьсон байна. За зэрэгтэй үзэж сууж байгаа нийт ирээдүг очоо сайн залуучуудтай мэдрэмж хүргье. Тэгээ та хүмүүсийн хүлээж авсан цаг зав авсан чинь тэгэхээр талархаж байна. Амьдрал тавтай морил телевизийн олон ангитын нийтмийн за дээрээс нь нэг үгнийгээ хэлчихье. Хаалт явдал. За тэгээд залуус бид нэр ирээдүгөө өөрсдөө зохион бүтээдэг. За сая хэлэхээр өсөг мөрөөдлөө өөрсдөө бий болгодог. Тэрэндээ эзэн болдог гэж. Тэгэхээр эзэн болохоос гадна нэг харамсалтай зүйл яг юм аа. Бидний тулгараад байгаа. Ялангуяа Монголын залуучууд тулгараад байгаа нэг жоо харамсалтай зүйл. Гэхдээ энийг бол бид нар шийдэж чадна. Энэ харамсалтай зүйл нь юу вэ гэхээр хүн хүссэн юм хийж чаддаггүй шүү дээ. Яг чин сэтгэлээсээ дотроо нуугч явж байгаа өсөг мөрөөдлөө бусдад хийж яг хүснээр амьдарч чаддгүй залуучууд бид нар яагаад ч амьдралын бас нэг хэм маягаар сууж тэгээ энэ нийгмийн хэм маягаар сууж одоо харин энэ олон ангит кинонд гарч байгаа 5 гол дүрийн залуучууд энийг юу үзүүлж харуулах гэж бусдад ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа юм гэхээр хүссэн зүйлийг хийж бодох юм аа. Хүссэн зүйлийнхээ оргил хүрч бодох юм. Хүн хүснээрээ сайхан амьдарч бодох юм. Хүнээс хараад зөвхөн өөрийнхөө ертөнцөөр гайхалтай сайхан амьдарч бодгийн амьдрал өөрөө бий болгож бодох юм аа гэдэг харуулж байгаа. За тэгээд манайсаа продюсер хэллээ, найруулагч хэллээ. Энд 5 өөр ертөнц байгаа. За тэгээд 80 ангит кино гэж гараад дуусгах гайхалтай сайн үз. Хүн болгон энэ 5 залуу хайртай болно. Мэдээж хэн нэгэн ч юм уу өөрийнхөө бас өөрийнхөө ертөнцтэй адилхан гэр бүлүүдэд бас хайртай болж дуусна. Тэгээд би Ууган Баяр бол
энэ киноноос голдор бид нартай хамтарч тоглож байгаа. Тэгээд хамтран тоглож байгаа жүжигчид, уран бүтээлчтэй их баярлалаа. Дүлгүүн гэж одоо соёлын их сургуулийн 3 дугаар курсын охин би. Энэ маань манай киноны голдорын ганц эмэгтэй тоглож байгаа. Бид хүмүүс шинэ төр төрхийг ус гаргаж ирье. Шинэ залуу уран бүтээлчтэй дэмжье гэдэг үтнээс эмэгтэй голдорын залуу жүжигчдийг сонгосон байгаа. Бид дүлгүүн бас сайн тоглож байгаа. Манай киноны хамгийн гоё даваа тал юм шүү дээ. За тэгээ одоо ангид тэр Солонгос радийг бид нэр ингэж хардаг шиг орж байна гэж хийї боловч шиг бас зэрэг байгаа шүү дээ. Гэхдээ энэ киноноос за урдны хийгдсэн одоо анги киноноос юу байлгах нэг тань шууд жанраар ойлгож байна шүү дээ, тийм ээ? Инээдгийн жанр, тийм ээ? Хүн ойлгож зүгээр сугасаад дараа хайгуудыг одоо нөгөө мууж үздэг. Одоо бижээ хайп. За биднэрт бол одоо энэ уран бүтээлийг хийх боломж нөхцөл гарах тэр бүх одоо сэтгэл зүйн болоод хөрөнгө санхүү тусдын болсон олон хүмүүс бүс компаниудаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна. За нийслэл брэнд Dafit шинэ сонголт Univision IPTV наран Esprit Adidas хурд хороолол намын стандарт гэсэн байгууллага би дурдвал өшөө байгууллагууд байна. Энэ байгууллагуудтай маш их талархаж байгаа хурд групп хурд хороолол гэдэг студионы хажуудалд байрлах. За энэ байгууллагуудад бол маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Үзэл та бүхний өмнөөс болон хамт уран бүтээл хийж байгаа бүх хүмүүсийнхээ өмнөөс та бүхэнд маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна.